Өдөр улсын байцаагч сайхан төгс байна. Би та бүхэндээ үншилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. За, үншилжилтийн жилийн ажил гүйлгээний тайлан маань татрын ерхий хуулийн 38 дугаар зүйлийн 38-ын 4-т заасны дагуу жилийн эцсийн татрын тайлангийн хамт буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татрын тайлангийн хамт тухайн хариалагдах татрын албандаа тайлагнана. За, энэхүү тайлангийн маань онцлог гэх юм бол Монгол улсад байрладаг болон Монгол улсад байрладаггүй харилцан хамааралтай этгээдийн татвар төлөгчийн бүртгэл болон тэдгээртэй тайланд хугацаанд хийсэн ажил гүйлгээний нэгтгэл дэлгэрэнгүй мэдээллийг өсөн дүнгээр тайлагнах зорилготой олон улсын жишгт нийцсэн тайлан юм а. За, татвар төлөгч талаас ямар даваа талтай вэ гэхлээр энэхүү тайлагнаснаар та бизнесийнхаа үйл ажиллагааг баримтжуулахад тань туслах юм а. Би та бүхэндээ одоо үншилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн А хэсэг буюу харилцан хамааралтай этгээдийн татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийг та бүхэндээ тайлбарлаж өгье. За, А хэсгийн 1-р хэсэгт группийн толгой, компани, эсвэл удирдах байгууллагын мэдээлэл хэсгийг та бүхэндээ e-tax системээр тайлбарлан үзүүлье. E-tax цэг эмтэн азыг MN буюу захин тайлангийн систем руу эхлээд нэвтрэнэ. Эхлээд нэвтрэхээр та нэвтрэх нэр болон нууц үгийг оруулан нэвтрэнэ. За, нэвтрээд байгууллагын холбосон байгууллагын ихээр бүхэн орох хэрэгтэй. За, тайлан цэсний тайлан тушаах хэсэгт үншилжилтийн тайлан гэж ороод үншилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан үүштэй 01. За, ороод за, энэхүү манай тайлан маань харагдаж байна. Тайлангийн маягт маань харагдаж байна. Тайлангийн маягт маань 2 хэсгээс бүрдэж байгаа. А буюу харилцан хамааралтай этгээдийн татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, Б хэсэг буюу харилцан хамааралтай этгээдээс ажил гүйлгээний мэдээлэл. За, мэдээ хэсэг рүү ороод 1-р хавцралт болох группийн толгой, компани эсвэл удирдах байгууллагын талаарх мэдээллийг та бүхэндээ тайлбарлая. За, дарж ороод за, дараах хэсгээс бүрдэж байгаа. За, 1-р баган дээр татвар төлөгчийн дугаар буюу регистрийн дугаарыг бичих хэрэгтэй байгаа. Монгол улсад байрладаггүй этгээдийн хувьд байнгын татвар төлөгчөөр бүртгэгдсэн улсын татвар төлөгчийн дугаарыг бичнэ. За, 2 дахь баганд толгой, компани эсвэл удирдах байгууллагын нэрийг бичих ёстой байгаа. Монгол улсад байрладаггүй тохиолдолд оноос нэрийг англи хэлээр бичнэ. За, 3 дугаар баганд байнгын татвар төлөгчөөр бүртгэгдсэн улсын кодыг бичих ёстой байгаа. За, энэ мэн өөрөө улсын нэрийг тогтмол мэдээллийн сангаас буюу шууд кодоор нь хайх боломжтой байгаа. Тэр энэ тогтмол мэдээллийн сангаас та бүхэн маань авах боломжтой байгаа. За, 4-р баганд байнгын хаяг буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягийг бичнэ. За, Монгол улсад байрладаггүй тохиолдолд байнга орсон суугч улсад байрлах хаягийг бичнэ. За, 5 дахь баганд болохоор албан ёсны цахим муудасны хаяг буюу www.mn гэж бичих ёстой байгаа. Үншилжилтийн тайлан бол харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээг баримтжуулах тайлан юм.